манай иргэд гомдол тавьж байна. Энэ нь болохоор 2026 он гараад ухаалаг камерын системээр торгуул зөрчил бичиж байгаатай холбогдуулаад зарим асуудлууд дээр машин яваг байхад торгуул ирчиж энийг шалгаж өгөөч гэдээ иргэдээс манай их гомдол ирж байна. 26 онд ирсэн бичгээр ирсэн ихний өргөдлүүдийг авч үзэхэд 10 орчим хувь нь бол энэ талаар асуудлууд байна. Тэгээ иргэдээ хэлсний дагуу өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын газар хүрэлцэж ирээд байна. Он гараад ямар асуудлууд AI-ийн торгуулийн систем дээр яв, ямар зөрчлүүд байна. Бид бүхэн яг 24 оноос ахгуулаад яг автозамын камержуулалтыг хийж эхэлсэн. 25 оны 2 сарын 1-нд бол камержуулалт бүрэн дуусаад 25 оны 2 сарын 1-ээс 12 сарын 15-ны хүртэлх хугацаанд иргэдийн мэдж байгаа нөгөө сануулгах мессежүүдийг өгсөн. Энэ хугацаанд бол нийтдээ 25 сая мессежийг иргэдэд хүргэсэн байна. Тэгээ энэ утгаараа иргэд маань нөгөө замын хөдөлгөөний дүрмийнхаа зөрчлийг алдаагаа олоод сайжирч байгаа нөхцөл байдал харагдсан. 26 оны яг нөхцөл байдал дээр байх юм бол энэ зөрчил маань 404 мянган голж системд бол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ тоог харьцуулаад үзэхэд өдөрт бол 82 мянган зөрчил 25 онд мессеж хэлбэрээр бүртгэжсэн бол иргэд маань алдаа дутаад засаа дөрмийн дагуу яваад ирэхээр энэ зөрчил маань 65 мянган орж буурсан эерэг үр дагавар. Хоногт 55 удаа.